Сайн байцгаана уу? Руна ТV-с хугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ зориулаад Солонгос улсад гарсан хэргийг ярих гээд бэлтгэлээ. 1989 оны 11-р сарын 25-ны шөнийн 23 цагт Кёнги мужийн Санжон тосгоны нам гүн байдлыг нэгэн аимшигтай хашгиран эвдэн цуурайтдаг. Дөнгөж унтахаар хэвтэж байсан тосгоны оршин суугчид сандарсандаа бүгд гүйн гарцгаасан. Тэд хажууханд байх нэгэн байшин шатаж байгааг хараад туслахаар яаран очицгоосон боловч ташааны хаалгыг нэмэгцээ үгээр хэлхийн аргагүй аимшигтай дүр зургийг олж харцгаадаг. Тэнд маш хүчтэй дүрлзэн асаж байсан тэргэн дотор нэгэн дунд иргэм насны эмэгтэй амьдаараа шатаж байсан. Тосгоныхонд сонсогдсон тэрхүү зүрх зүсэм хашгиран яг тэр эмэгтэйн хашгиран байсан. Оршин суугчид сандарч гүйлдэн ус асгаж галыг унтрааж чадсан ч хохирогчийн биеийн байдал үхлийн ирмэгт ирсэн. Түүний гар хөлийг ард нь хүлчихсэн байсан бөгөөд толгой дээр нь шатсан ноосон цамц хайлж наалдсан байсан. Тэрээр хөвлийн хэсэгтээ 4 удаа хутгалуулсан байснаас гадна галын өндөр халуунаас болж биенийхэн зарим хэсэг бүр хайлж ясан нийл гарсан байсан. Харамсалтай нь тэрээр хэрэг гарсан газар дээр шууд амьсгал хураасан бөгөөд хохирогч нь тус байшингийн эзэн 53 настай И Сүндог гэдэг хүн байсан. Ямар ч хэрэг бараг гардаггүй хөдөөний амар амгалан жижиг тосгонд ийм аимшигтай хэрэг гарсан нь үнэхээр бүх хүмүүсийг чөчөрдүүлсэн. Цагдаа нар хэргийн газарт ирж цогцыг шүүх хэмлэлийн үндэсний хүрээлэн рүү шилжүүлдэг. Гэмт хэрэгтэн И Сүндогийг эхлээд хутгаар хатгаж дараа нь шатааж хөнөөсөн нь түүнийг заавал үхэлд хүргэх гэж маш хүчтэй өс хонзон санаж санаатай үйлдэл хийсэн болохыг нь илтгэж байсан. Цагдаа нар алуурчныг хохирогчийг сайн мэддэг хүн байх магадлалтай гэж үздэгэдэг. Цагдаа нар эхлээд хуршүүдээс нь байцаалт авч хохирогчтой өс хонзонтой байж болох хүнийг хайсан боловч юу ч олдоогүй. И Сүндог нь маш түлгөөн зантай хүн байсан бөгөөд амьдралдаа хинтээч чанга дуугаар маргалдаж байгаагүй гэдгийг нь хуршүүд нь баталж байсан. Өс хонзонгийн сэтэл олдохгүй гацаад байх үед нэг оршин суугч цагдаа нарт болгоомжтойгоор түхэж ирээд мөрдөгчөө би буруу бодож байж болох ч гэсэн нас орсон И Сүндог том болсон нэг хүүтэй саяхан би түүнийг энэ хавьяас сандран зүгтэж байхыг нь харсан юм шиг санагдаад байна. Гэхдээ төрүүлсэн хүн ээжигээ ингэн гэж баймгүй юм да гэж цагдаа нарт хэлдэг. Тэгтэл хэргийн газарт түүний хүүг харсан гэрч ганц үүгээр зогсохгүй хэд хэд гарч ирсэн. Хүмүүс би ч гэсэн харсан, зүгтэж байхыг нь би ч гэсэн харсан гэж баталж эхэлсэн ч өөрийнх нь хүү байх учиргүй гэж дор бүрнээ итгэж ядсандаа цагдаа нарт хэлхээс зүрхшээсэн байсан. Цагдаа нар тэр даруй хохирогчийн хүү болох 31 настай Ким Ёнхуг сэжигтнээр татдаг. За ингээд болсон үйл явдлыг ойлгохын тулд И Сүндогийн амьдралыг сөхөх хэрэгтэй болсон. 26 жилийн өмнө И Сүндог 23 настай байхдаа анхны нөхөртөөгөө гэрэлсэн. Тэд 2 хүүтэй болсон. Тэдний том хүн Ким Ёнху. Гэвч түүний гэрлэлтийн амьдрал там шиг байсан. Хадам ээж нь жижиг сажиг зүйл бүрт оролцож гэр орон заваарчихсан байна. Чи яхаараа зүгээр суугаад бэлэн хоол идээд байдаг юм. Гарч ажил хий гэх мэтээр байн үглэж түүнийг дарамталдаг байсан. Гэвч энэ бол юу ч биш байсан. Тэр бүр тэдний хувийн амьдрал хүртэл бүдүүлгээр оролцдог. Энэ бол илт хүчирхийлэл байсан ч нөхөр нь хизээч эхнэрээ өмгөөлж дундуур нь орж байгаагүй. Харин ч ээжийнхээ талд орж И Сүндогийг ээжийнхээ аясыг дагаж илүү их хичээх хэрэгтэй гэж байнга зэмлдэг байсан. Эцэст нь тэсвэр алдсан И Сүндог гэрээсээ явхаар шийддэг. Гэвч түүнийг ганцхан зүйл хоош татаж байсан нь хүүхдүүд нь байсан. Том хүү Ким Ёнху 5 настай, бага хүн дөнгөж 3 настай байсан. Хэрв өөрөө явчихвал хадам ээж нь тэр бүх харгислалыг хүүхдүүдэд нь гаргах байх гэж тэр бодож байсан. Тиймээс түүний бодож олсон зүйл нь миний энэ хүйтэн сэтгэлтэй нөхөр хүүхдүүдийг хизээж асарч чадахгүй. Тэгснээс өнчин асрах газарт үлдээсэн нь тэдэнд илүү дээр байх гэж үзээд Сүндог 2 хүүгээ асрах газарт орхиод өөрөө зүхтсан. Тэгээ энэ явдлаас хойш бүхэл бүтэн 24 жил өнгөрсөн байгаа. Энэ хугацаанд И Сүндог өөрөөсөө 15 ах Ким Хантэй гэдэг хүнтэй дахин гэрлэж Капён тосгонд суурьсан. Хоёр дахь нөхөр нь бизнес эрхэлдэг байсан болохоор И Сүндог маш чинээлэг тухтай амьдарч байсан. Гэтэл 24 жилийн дараа ийхүү огт төсөөлшгүй зүйл түүнд тохиолдсон байгаа. Хэрэг гарахаас 2 жилийн өмнө түүний эрт үрд цагт тасрах газарт орхиод явсан том хүү Ким Ёнху ээжигээ хайн олж ирсэн. Гэвч энэ нь бол баяр хөөртэй уулзалт байгаагүй. Тэрээр ээжигээ харамгацаа насан туршдаа хуримтлагдсан гомдол хорслоо шууд ээж рүүгээ асгаж эхэлсэн. Намайг хажгаад чи ийм сайхан амьдарч байсан хэрэгүү? Үнэхээр ичгүүргүй юм. Мөнгөтэй хөвшөнтэй суугаа юу? Чи биднийг хайсан гэж ашигчж байсан байгаа. Үүнээс хойш тэрээр алслагдсан он жилүүдийнхээ нүхэн төлбөрийг нэхэж байгаа мэт
ээж дээрээ байнга ирж сүрдүүлж мөнгө авдаг болсон. Ий Сундог хүүхдүүдээ хайсандаа насан туршдаа гин буруугийн мэдрэмжинд шаналж явсан болохоор хүүгийнхээ нэгсэн бүхнийг өгч алдаагаа цайруулахыг хүсдэг байсан. Тэрээр нөхөртөөгөө хамтарсан газраа зарж Янхууд бизнес эхлүүлэхэд нь зориулж 15,000 орчим доллар хүртэл гаргаж өгдөг. 1987 оны үед энэ мөнгө нь Сөүл хотын захад бүтэн орон сууц худалдаж авахд хүрэлцгүйц маш их хэмжээний мөнгө байсан. Гэвч Ким Янхууд энэ нь хангалттай байгаагүй. Түүний шунал ол дуусчгүй байсан. Тэрээр дахин мөнгө нэхэж ирэх болсноор барахгүй ээжийнхээ гин буруугийн мэдрэмжийг ашиглан хил амаар байнга доромжилж сүүлдээ бүр ээждээ гүрдэг болсон. Ий Сундог урд нь хадам ээж болон анхны нөхрийнхөө хүчирхийллээс зугтсан боловч одоо төрсөн хүүгийнхээ хүчирхийллийн золиос болж эхэлсэн гэсэн үг. Гэвч хэрэг гарахаас өрдөө 1 сарын өмнө түүнийг хамгаалдаг байсан 2 дахь нөхөр Ким Хантын хууч өвчний улмаас нас орж Ий Сундогийг хамгаалах хинч үгүй болж ганцаараа үлдсэн байгаа. Удалгүй Ий Сундог хэрцгийгээр хөнөөгдсөн байдалтай олдсон бөгөөд цагдаа нар анхандаа үүнийг мөнгнөөс болсон зэрлэг гэмт хэрэг гэж таамаглаж байсан. Гэвч шүүх эмнэлгийн албан ёсны задлан шинжилгээний хариу гарахад үүнээс ч илүү цочирдом нууцуд ил болдог. Шүүх эмнэлгийнхэн Ий Сундогийн цогцсноос эрэгтэй хүний бэлгийн эсийг олдог. Ганцаараа амьдардаг 50 орчим насны бэлэвсэн эмэгтэйн биеэс эр бэлгийн эс олдсон нь ганцхан дүгнэлтэнд хүргэсэн. Хохирогчийг нас орохоос өмнө өөрийнх нь төрсөн хүү Ким Янху хүчирхийлсэн байх магадлалтай гэж гарч ирсэн. Энэхүү бузар хэрцгий үйлдэл нь олон жил ажилласан хашир мөрдөгчдийгч хэлэх үггүй болгож цочирдолд оруулж исэн. Ингээд Ким Янхуг эрен сурвалжлах ажиллагааг цагдаа нар хийж эхэлдэг. Тухайн үед болохоор яг одоо үеиг шигэ хяналтын камер гар утас гэж байхгүй байсан болохоор түүнийг олно гэдэг бол өвсөн дотроос зүү хайхтай адил маш хэцүү байсан. Цагдаа нарт хитгэн гэрчийн мэдүүлгээс гадна дагаж мөрдөх ганцхан сэжүүр байсан нь түүний төрсөн дүү. Асрах газарт хамт хаягдсан ах トゥ хоёр бие биедээ маш их хайртай, зөвхөн бие биедээ л найддаг байсан. Тиймээс цагдаа нар ахан зүгтж байхдаа дүүтэйгээ заавал холбоо барина гэж тооцоолсон бөгөөд энэ таамаг нь ч зүв байсан. Тэд дүүг нь нууцаар дагаж мөрдснөөр түүнийг Сөүлийн Бөмчон дунд байх нэгэн буудал руу ойр орхон очиж байгааг нь анзаарцгаадаг. Дүүгийнх нь тэрхүү үйлдэл нь ахынх нь нуугддаг газар тэнд байгаа гэдгийг илтгэж байсан. Хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа 11-р сарын 28-ны үүрээр цагдаа нар тус буудлыг бүслэн буудал дотор байсан Ким Янхуг эцэст нь баривчилж чадцгаасан. Үүний дараа ил болсон хэргийн бүх түүх хинээж төсөөлж байснаас хавьгүй аимшигтай болсон. 5 настайдаа дүүгийнхээ хамт асрах газарт хаягдсан Ким Янху тэнд амьд үлдэхийн тулд бусадтай ширүүн тэмцэлдэх хэрэгтэй болсон. Тэр үргэлж өсөж явдаг байсан бөгөөд түүний хамгийн сайн сурсан ганц зүйл нь зодон хийх байсан. 19 настайдаа асрах газраас гарсан ч олигтой ажил олж чадалгүй Сөүл, Бусан, Мукбо зэрэг газруудаар хисэж гутал арчигч өдрийн ажилчин хийж амьдарч байсан. Тэр шаргуу ажилдаг байсан ч гэсэн амьдрал нь ерөөсөө дээрдэхгүй л байсан. Учир нь тэр олсон хідэн зоосоо бүгдийг нь арх 6 цэнгэлд үрчигдэг байсан байгаа. Мар хулгай хийн, танхаа хэрэгүүлдэж нийт 5 удаа яс шитгэл авдаг. Ким Янху өөрийнхөө амьдралын бүх бүтэлгүйтэл гуйламжлалыг зөвхөн ээж Ий Сундогоос болсон гэж буруутгадаг. Хэрвээ миний ээж намайг хаяагүй бол миний амьдрал ингэтлээд ордож би гэмт хэрэгтэн болохгүй байсан гэдэг үгийг эргэн тойрныхоо хүмүүст үргэлж хэлдэг байсан. Харин үүнээс ч илүү цочирдом зүйл нь тэрээр өөрөө гэр бүлтэй хүн байсан. Гэвч түүний гэр бүл бол аз жаргалтай байгаагүй, эхнэрээ байнга доромжилж хүүхдүүдийнхээ нүдэн дээр эхнэрээ зоддог байсан байгаа. Түүний хүчирхийллийг тэсвэрлээгүй эхнэр нь эцэстээ гэрээсээ зугтсан. Эхнэрээ зугтсны дараа Ким Янху өөрийнхөө төрсөн хүүхдүүдийг яг л өөрөө хаягдсан шигээ хаяад явсан. Гэхдээ асрах газарт ч биш 3 настай охиноо Дүндэмүн дүүргийн гудамжинд харин 1 настай хүүгээ их дэлгүүрийн үүдэнд орхиод явсан байна. Тэрээр багадаа өөрөө амссан тэрхүү хагцал завланг төрсөн хүүхдүүдтэй яг адилхан амсуулахаар шийдсэн гэсэн. Тэрээр өөрийгөө хаягдсан насан туршдаа хорсож явсан ч дүүгээсээ бусад бүх хүнээс нүүр буруулсан. Тэгээд 4 жилийн турш төрсөн ээж олох Ий Сундогийг хайж эхэлсэн бөгөөд эцэст нь түүнийг Капион тосгоны санчоонд дахин гэрлээд амьдарч байгаа гэдгийг нь олж мэдсэн. Тэр мөчид түүний дотор байсан хорсол уур хилэн бол бүр дүрлзэж чи намайг хайчгаад яаж ийм жаргалтай амьдарч чадж байна. Чи ч гэсэн над шиг зовж гутрах ёстой гэж бодож эхэлсэн. Ингээд Ким Янху ээж дээрээ очиж тэр өдрөөс эхлэн тасралтгүй ээжигээ дарамталж эхэлсэн байна. Хойд эцэг Ким Хантэй дундуур нь орж зогсоохыг оролцсон ч тэр
Тэр үед тэрээр 76 настай байсан болохоор 20 гаруй насны залуу эрэг бол мэдээж дийлэхгүй нь ойлгомжтой байсан. Ким Ян Ху ээжээсээ маш их хэмжээний мөнгө авч бизнес эхлүүлсэн ч туршлагагүй тул тэр дороо дампуурсан. Ингээд мөнгөнд усаад эхлэмэгц тэрээр ээж дээрээ буцаж ирэн бүх уур бухимдлаа түүнд гаргах болсон. Ийхүү 2 жилийн турш Lee Sun-dog-ийн амьдрал там шиг өнгөрсөн байгаа. За ингээд хэрэг гардаг өдөр буюу 1989 оны 11-р сарын 25-ны шөнө Ким Ян Ху ухаанаа алдтал арх ууж согтсон байдалтай дахин ирээд ээжигээ дарамталж эхэлсэн. Тэрээр хамаг чангаараа миний амьдралыг балалсан нь бүгд чамаас болсон гэж хашгирч хэлсэн байгаа. Тэр шүүн түүний уур хилэн улам оргил амнаас нь гарах үгс нь улам хэрцгий болсон байсан. Чам шиг амтэн зүгээр л үхэх ёстой. Миний нүдэн дээр хутгалуулаад үх гээд гал тогооноос хутга авчиран ээжийнхээ урд шиддэг. Тэгээд өөрийгөө алчих гэж ээж рүүгээ галзуурсан юм шиг хашгирч эхэлсэн. Тухайн үед бол Lee Sun-dog мэдээж хүүгээсээ маш их айжсэн боловч өөрийнх нь хүү байсан учраас цагдаа дуудах эсвэл тусламж хүсэж чадаагүй байгаа. Зөвхөн хүүгийнхээ өмнө сүгдөөд уйлж өршөөл ирэн түүнээс уучлалт гуйж исэн. Яг тэр үед өөрийнх нь өмнө гуйн уйлж байгаа ээжийнхээ дээрээс харж зогссон Ким Ян Ху гинт түүний гараас шүүрэн авч хүчээр газар дарж унгаасан. Тэгээд түүний хувцсыг хүчээр тайлж бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан. Тэр мөчид Lee Sun-dog-ийн амьдрах гэсэн сүүлчийн итгэл найдвар мэдээж бүр мөсөн тасарсан. Ингээд цаашид амьд явах ямар ч утга учир түүнд үлдээгүй учраас энэ аимшигт зовлон өөрөө зогсоё гэж бодон хүүгийнхээ шидсэн хутгийг шүүрч аваад өөрийнхөө хэвлэлээ рүү хүчтэй дүрсэн байгаа. Тэгээ энэ үед бол үүнийг харж исэн Ким Ян Хугийн царайд ямар ч өөрчлөлт гараагүй, ээж нь цусандаа бодогдоод хэвтэж байхад тэр маш хүйтэн холоогоор инглээгээд чи өөхөхгүй жүжиглэхэ бойл гэж хэлж исэн. Түүний нүд уур хилэн орслоор дүүрсэн байсан. Тэгээд тэр өрөөнөөс цагаан давуу авчирч ээжигээ боож эхэлсэн байгаа. Түүний гар хөлийг ард нь хөлж шүүгэнээс ноосон цамц авч ээжийнхээ үснээс чирж хашаан дотор гаргаж хэрсэн. Тэнд байсан гарт хэрэг рүү түлэнний моддыг овоолоод дээр нь ээж Lee Sun-dog-ийг өргөж тавиад дараа нь гал тогооноос түл шавчран ээжийнхээ бие рүү бүхлээр насгсан. Тэгээд нэг алхам ухарч шүдэнд зураад ямар ч эргэлзтэйгүйгээр ээж рүүгээ шидэж орхисон байгаа. За тэгээ энэ хэрэг гарснаас хойш бол азар удаан хугацаа өнгөрөлгүйгээр 3 хоногийн дараа баривчлагдсан. Гэвч цагдаа нар энэхүү урд хожид үзэгдээгүй аимшигтай хэргийг мөрдөж байх явцдаа түүний үйлдсэн өөр нэг ноцтой хэргийг мөн илрүүлдэг. Дээр дурдсан хууч өвчнөөр нас орсон гэх хойд эцэг Ким Хантэгийн үхэл үнэндээ өвчнөөс болоог байсан. Хэрэг гарахаас сарын өмнө буюу 10 дугаар сарын 26-ны өдөр Ким Ян Ху ээжийнхээ гэрт дахин ирж мөнгөнийхэн хэвтэрт байсан хойд аав Ким Хантэй рүү хашгирч байсан. Чи би засч чадахгүй хэвтэж ээж тэр мөнгөөр яах гээд байгаа юм бэ? Мөнгөө надад өгчих. Миний амьдрал ингэж их завсан нь бүгд та нараас болсон гэд Ким Ян Ху ундааны шил авч Ким Хантайгийн толгой руу цохиж толгойг нь хагалсан. Тэгээд түүний гараараа цохиж дээрээс нь дэвсэж зодсон байгаа. Эцэст нь дараа нь Ким Хантайгийн хүзүү болон цээж хэсгийг хүчтэй дарж амьсгалыг нь боож амь насыг нь хөнөөсөн. Хойд эцгээ хөнөөчгөөд Ким Ян Ху ээж рүүгээ харж байгаад амаа хамхиж яваарай гэж сүрдүүлсэн байгаа. Тэгээд тэр хүмүүст хойд эцгийгээ өвчнөөр өгсөн гэж хэлэх шуулган ёслыг нь хүртэл хийлгсэн. За тэгээ Lee Sun-dog-ийн хувьд бол нөхрийнхөө өвхлийг нүдэрээ харсан ч гэсэндээ юу ч хийж чадаагүй. Магадгүй хүүгээ асрах газарт хайсан гих гин буруугийн мэдрэмж эсвэл олон жилийн хүчирхийллээс үүдэлтэй туйлшрал айдсан түүнийг инхүү чимээгүй болгосон байхаа гэж мэрэгчлэтнүүд үздцгээдэг. За тэгээ энэ хэрэг бол маш хэрцгий зэрлэг байсан болохоор тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг бол маш их хязгаарлаж исэн байгаа. Тиймээс шүүх хурлын зөвхөн зарим хэсэг нь л олон нийтэд ил болсон. Шүүхээс Ким Ян Худ хүн амны хэрэг болон чирхийллийн хэрэгээр цаазаар авах ялгааноосоо гэвч тэрээр эцсийн мөч хүртлээ гимссэн шинжгүй байсан бөгөөд бүх бурууг ээж рүүгээ чихэж хорсол гомдол тээсэн хിവэрлээсэн. За ингээд цаазаар авах ялаа гүйцэтгэлийг хүлээгээд шоронд дэжсэн Ким Ян Ху гинтл өөрийнхөө нүдний эвэрлэг бүрхөвчийг бусдад хандивлаж нүглийн амжилтыг хүсэж байгаагаа мэдэгддэг. Ингээд 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ким Ян Хугийн цаазаар авах ялыг гүйцэтгэж түүний нүдний эвэрлэг бүрхөвчийг нэгэн өвчтөнд шилжүүлэн суулгасан байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол хээр харгас хэрцгий маш аимшигтай ийм хэрэг байлаа. Бүхэл бүтэн 2 хүний амь насанд хүрсэн харамсалтай ийм хэрэг байлаа. За тэгээд та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж би бинтийгээ хуваалцаарай. За тэгээд сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.